бизнес хийж явахдаа ч гэсэн тийм одоо Монголын банкнаас зээл аваа 30 үлжсэн түүх байхгүй. Та тэ болчооч. Гэхдээ болчоо энэ улс чи яах юм? Намрын инх хоёр гэдэг хүнтэй та хувийн өс хонзонгийн сэтэл байна уу? Их хурлд орсноос хойш миний бизнес нэгж өөр зүйл рүү салбар руу тэлээгүй яг хэвээрээ байгаа. Та мэддгийм үү? Яг одоо таны хуулиар хүлээсэн үүрэг. Одоо өдөрт нүүрсний хулгайд би орсон бол та нар хамгийн түрүүнд намайг барьж байгаа балбаж байгаа ш. Заавал хуц хууль дээрээ тулах юм шаардлагатай. Би тэг гайхаад энийг ойлгохгүй байна. Тэр чинь юу гэж байгаа засгийн газар мөнгө гаргахгүй гэдэг чинь юу гэж байгаа юм? Энийг хийснийхээ төлөө хүнд ингээд хэлдвэрээ хэлж дормжлуулаад сэтгүүлчнэр янз бүрээр хэлүүлээд тах надад сонирхол алга үнэтэй. Стратеги ярилцлагын ээлжид дугаарыг хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. За Монгол улс бол далаад гарцгүй улс орн гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тийм учраас бид дэлхийн дэг журмын шилжилтэнд хөгжлөөрөө бэлэн байхын тулд өөрийн гэсэн үндэсний аюулгүй байдлыг бүрдүүлэгч стратегийн салбаруудаа өндөр технологи бүхий хөгжлийн бодлогуудыг заашгүй хэрэгжүүлэх юм шаардлагууд бол тулгарсаар байгаа. За энэ шаардлагад нийцэх хөгжлийн бодлогуудыг бас үе шаттайгаар Улсын хурал засгийн газрын төвшөнд авч хэрэгжүүлж байгаа юм а. Тийм учраас Монгол улсын одоо хамгийн гол салбарт зүй ёсоор тооцогдож байгаа зам тээврийн хөгжлийн салбар чухам өнөөдөр ямар төвшөнд явж байгаа юм бэ гэдэг сэдвээр бид ярилцахаар цахим хуудас нүүр номд олонний одоо хил ам дургуутслын бай болчиход байгаа зам тээврийн сайд Дэлгэр сайхан удаагийн стратеги ярилцлагынхаа зочноор урьж оролцуулж байна. Урилгыг хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. Одоо ч хэлдвэрээ томчлуулж ах шиг байна да. За би ч бас таныг шүүмжилдэг сэтгүүлчдийн нэг. Тэгэхээр хамгийн ихний асуултыг асууя. За та бүгд 8 дахь ард улсын засгийн газрын гишүүн юм уу? Эсвэл Монгол улсын засгийн газрын гишүүн юм уу? За яг би бол мэдээж одоо Монгол улсын их хурлаас одоо их хурлын сонгуульд оролцож Монгол Ардын намаас нэр дэвшиж одоо их хурлын гишүүн болсон. Тэр ч утгаараа их хурлаас одоо байгуулагдсан одоо засгийн газрын гишүүн учраас Монгол улсын засгийн газрын гишүүн. Харамсалтай нь одоо инквайри дараа намайг одоо тийм өндөр алба хашиж ирсэн үний хувьд их муухайгаар хэлсэнд бас жоохон дургу үрж байгаа. Хятадын засгийн газрын гишүүн гэж харагдахаар үйлдэл гаргасан юм шүү дээ. Гэхдээ би өнөөдрийг болоод одоо Монгол улсынхаа одоо төмөр зам ялангуяа одоо энэ урд хөрштэй одоо хил холбох төмөр зам 20 жил гацсан төмөр замыг л одоо явуулах гэж зүтгэснийхээ төлөө тэгж харагдсан бол та нарт тэгж харагдсан баг. Тэрнээс биш одоо зүгээр үж байгаа одоо би хятадын сайд болдог гэж одоо байхгүй. Тэгэхээр харамсалтай тийм том хүний амнаас ийм одоо увайгүй үг гарсанд миний бас жоохон дургу хүрсэн нэг хэлэхэд. Тэгээ энэ чинь бас намайг хэлж болно. Монгол улсын засгийн газрын гишүүнийг хэлж болохгүй. Тэгээс Дэлгэр сайхныг үл югт оромжилж болно. Өнөөдрийн хувьд бол Монгол улсын засгийн газрын гишүүнийг ингэж хэлж болохгүй хаа. Бас өөрөө тэр одоо их өндөр алба хашиж ирсэн уул ийм зэргийн ухаан гаргамаар юм гэж бодож ирсэн. За зам тээврийн сайд эхэлж байгаа ажил үүргийн хуваарьт яг юу орж байна? Нүүрсний худалдан авалтын гэрээг та мэддэг юм уу? Яг одоо таны хуулиар хүлээсэн үүрэг. Гэхдээ яг одоо би эхнээс нь одоо яри ингээд 2024 оны 12 дугаар сарын одоо 26 долоон шиг санаж байна. Тэгэд улсын хурлын 58 дугаар тогтоол батлагдсан. 58 дугаар тогтоол бол улсын хурлын нийт гишүүдийн 81% одоо маш өндөр хувиар батлагдсан энэ тогтоол. За энэ тогтоолын гол заалт бол юу гэхээр гашуун сууд ганц мод хил дамнасан одоо төмөр зам энэ хил холболтыг одоо хийх тухай түүнтэй холбогдсон одоо бусад харилцааг одоо зохицуулах тухай юм л тогтоол. Тэгээ энэ тогтоолд бол одоо мэдээж нүүрсний экспорт тэгээд одоо мөн одоо хамтаараа одоо нүүрс одоо олборлох төмөр замын хил холбох гэдэг ингээ 3 юм орж ирсэн. За энэ 3 заалт дотроос бол ганцхан заалт нь л одоо над хамааралтай буюу манай яамд хамааралтай. Тэр нь юу гэхээр зэрэг хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэх асуудал над хамааралтай. Гэтэл одоо гадуур явж байгаа одоо энэ янз бүрийн сошиал медиагээрээ бол бүгдээрээ одоо ингээд энэ тогтоолоо нийж баталчихад тэгээ би ганцаараа одоо тогтоол энэ хил холболтыг хийгээд гүгээд одоо хятадын талд үйлчлээд байгаа юм шиг буруу ойлголтыг төрүүлэхүүц ийм мэдээллийг цацаа зориуд одоо ингээд
одоо сошиалор ингээд төгөөд байгаа нь үнэхээр харамсалтай байна. Тэглээгээд би бол одоо энэ хийж байгаа ажлаа бол зогсоохгүй. Энэ чинь бол Монгол улсад хэрэгтэй ажил болохоос хувь хүн дэлгэр сайханд хэрэгтэй ажил. Мөн ч юм биш ч юм энэ ингээд энийг хийснийхээ төлөө хүнд ингээд хэлдвэрээ хэлж доромжлуулаад сэтгүүлчнэр янз бүрээр хэлүүлээд тах надад бол сонирхол алга үнэтэй бол. 2012 онд Монгол Улсын парламент ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хуулийг баталсан байдаг л да. Та хувьдаа төмөр замтай. Тэгээ энэ салбартаа ашиг сонирхлоор зөрчилдөд байгаа юм шүү. Та чинь улираа томилогдчихлоо шүү. Ингээд хүн харахад улираа томилогдож байгаа ч гэсэн хугацаанд харамсалтай богинохоо. Энэ бол ингээд Монгол улсын төрийн нэг одоо алдаатай зүйл бол ингээд олон удаа засгийн газар солигддог төр тогтворгүй байдаг асуудал бол ингээд урт хугацаанд юм хийхэд аюу төвтэй байдаг гэдгийг бидний энэ олон жилийн энэ төр удирж ирсэн улсуудын хувьд бол бүгдээрээ л мэдж байгаа. За миний хувьд бол хувийн хвшилд тогтоо төмөр зам барьсан үнэ. Монголд бол анхны төмөр замыг би 16 жилийн өмнө одоо барьж ирсэн түүхтэй. Тэгээд дараа нь бас 2022 онд төр хувийн хвшлийн түншлэлээр ялгаагүй хангамдын төмөр замд 230 км төмөр замыг бас миний хамаарал өгөх компани барьсан үнэ. Тэг яг ер нь манай намын бодлого би ойлгохдоо бол төмөр замыг одоо барьж чаддаг. Энэ одоо төмөр замын салбар тэгээд ер нь бусад энэ зам тээврийн салбарт намайг юм хийчих юм болов уу гэж миний хийсэн өмнөх ажлыг тэр хувьдаа хийсэн байна уу аль нь чамаагүй тэгээд хийсэн ажлыг үнэлжил намайг томилсон гэж ойлгож байгаа. Тэрнээс биш энд нэг эрх ашигын зөрчил гаргаад би тэр төмөр замын одоо хөмчлөөд ингээд ах юм ерөөсөө байхгүй. Тэр ч утгаараа бол одоо өнөөдөр ганцхан жилийн дотор энэ хил холболтын төмөр зам 20 жил гацсан төмөр замыг чинь явуулах гэж засгийн газар гараад нэг юм боллоо. Тэгээд би өөрт оногдсон ажлаа л хийсэн. Тэгээ энэ ажлыг одоо та бүгд одоо үнэхээр мэдэхгүй байгаа бол хил дээр очиод үзээд ямар ажил явцсан байна, урагшилсан байна, харах л байх. Тэрнээс биш одоо тэгээд уулзсан болгоно л одоо тэгэл энэ би одоо харамсаж байна энэ манай намын дарга байсан хүн Монгол улсын одоо төрийн 3 өндөрлөгийг гурвангийн хашиж ирсэн одоо ингээд улаан цагаан хэвлэл мэдээлэлээр одоо ингээд янз бүрээр одоо яриад би хийсэн юм шиг ийм яриад байгаа үнэхээр одоо би гайхаад ойлгохгүй. Намрын энх хоёр гэдэг хүнтэй та хувийн өс хонзонгийн сэтэл байна уу? Яагаад таныг онилж авчаад байгаа юм? Гэхдээ одоо надад тэр хүнтэй нэгдүгээрт холбогдсон янз бүрийн юм бол байхгүй. Яг тэгэхээр тэр хүнийг би хаан байхад одоо монголчуудын хэлдгээр төрийн 3 өндөрлөгийг хашиж яхад бол би зүгээр л бизнес итгэл хүн байсан. Тэгээ тэр хүн улс төрөөс одоо гарсны дараа л би улс төрд зөрж орсон. Тэрнээс тэр хүний удирдлагын ч байгаагүй, тэр хүндэж би ямар нэгэн өршөр одоо байгаагүй, тэр хүн ч надад өршөр байхгүй. Тийм учраас бол би одоо тэр хүн намайг одоо яагаад онилж яваадаг ойлгохгүй байна. Нэгд. А хоёрдугаарт бол мэдээж одоо энэ хил дамсан төмөр замын энэ асуудал одоо мэдж байгаа ганц хүн одоо намайг гэж одоо ярьсан байж магадгүй гэж ойлгоодсэн чинь сүүдрүүгээ одоо би өөрийгөө одоо ганцаараа хийсэн юм шиг яриад тахлаа гайхаад. Тэг өчигдрийн одоо тэр сэтгүүлчдэр ч гэсэн инквер дарга та нарыг ийм 10 тэрбумын алдагдaltaй гэрээ хийсэн юмсыг надад тулгаад би тэг гайхаад энийг ойлгохгүй. Гэхдээ та тэгээд хариуцсан таны салбараас тустай юм бол заавал хуц уйл дээрээ тулах ямар шаардлагатай? Нэг нүгөө хэлэхэд тэр үед бол өөрт хамааралтай сэдвээ яриад байхад сэтгүүлч маань одоо би одоо хэн ч нэрийг мэдэхгүй байнга л одоо ордонд байждаг хэнийг мэдэхгүй одоо тэгээд тэрийг учирлаад яриад 2 3 дахиад ярьж яхад чинь араас байн одоо ингээд 20 30 асууад тэгэхээр хэн ч гэсэн одоо тэгээ бухимдаад тэгээ бухимдсандаа болоод ингээд тийм үг хэлсэн үнэн. Тэгээ би бол өнөөдөр бас бодсол доо тэгээд сэтгүүлч ажиллаа хийж яхад нь би зүгээр одоо ярихын оронд тэгээд янз бүрийн одоо би бол юмыг шулуухан бас заримдаа ураа гаргачдаг. Миний бас нэг хувь хүний дутагдал байдаг. Тэгээд ямарс энэ ташрамд одоо бас нэгэнт та бүгд одоо сэтгүүлч учраас Монголын сэтгүүлчдээс болон өчигдрийн одоо надаас асуулт асуусан сэтгүүлчээс уучлалт хүсэж байна. Дээр нь одоо миний ярьсан яриаг тасдаж аваад тэгээ ард түмэнд хандсан юм шиг тавьсанд харамсаж байна. Тэгээ ард түмнээсээ бол уучлалт хүсье. Энэ бол миний одоо үүрэг. Тэгээд бүхэл бүтэн одоо хэсгээр нь үзвэл би тэр элдвэм хэлээд байгаа хүндэл зориулж хэлсэн баг.
Тэрнээс биш би сэтгүүлч зориулж энийг хэлээгүй шүү. Энийг бол хатуу хэлье. За. Их хурл бас л 2007 онд стратегийн орд газартай холбоотой 27 дугаар тогтоол гэж баталж ирснийг санаж л да. Би тэгэхэд парламентын сэтгүүлч хийж эхлээд удаагүй байсан. Эхлээд нэг 16 ордыг авсан. Түүний дараа нэг 39 ордыг энэ стратегийн ордод хамруулах нэрсийг оруулж ирсэн. Та одоо уурхаатай хүн. Энэ хүдрийн уурхаа чинь стратегийн орд муу юм уу биш юм уу? Да би жигсаалтаас бол хайж харсан. Жигсаалтад байхгүй байгаа даа. Гэхдээ стратегийн орд газарт хамаарагдах хэмжээний баялагтай ордыг та ер нь яаж аваад авчив? За энэний түүхийг ярил ихэн болно. Ер нь бол тухайн үедээ уул уурхайн салбарыг сонирхдаг хүн зөвхөн байсан. 2003-4 онд. За баг одоо төмрийн ордыг авч яхад хүмүүс одоо намайг тэнэг мангараар нь дуудаж одоо төмрийн орд гэж одоо лиценз аваа хайгуул хийсэн тухайн үед алтны орд гэж бодоод авсан. Яг нэг үг хэлгээд. Бүх хүн алт руу шуурч ирсэн. Тэгэхээр энэ зэрэг аваад алт байдаг юм гэж одоо ер нь сэлэн өрөөгөр дүүрэл алт байдаг болохоор алт гэж ойлгоод аваад ингээ очиод хайгуул хийсэн чинь төмрийн орд болж хөвсөн. Тэгээ одоо нэгэнт авцсан юм чиндээ тэгээд тухайд бол ашиг нотмолын газрын хуулийн дагуу авсан. Тэр үед одоо хэн төрүүлж өргөдөл өгдөг тийм л хуулийн зарчмын дугаар авсан. Хэн нэгнээс одоо гуйж түүж надад энэ ордыг аваад өгөөч гэсэн байхгүй зүгээр тохиолдлоор ингээл авсан. За тэгээ урагшаа одоо төмөр өмөргээд сонирхоод одоо хүнэнтэй уулзаад гэхдээ одоо энэ Монголын төмрийн үйлдвэрийн дэрхтээ одоо хамтран өрийг зөндөө явсан үнэн хөрөнгө оруулж байгаа. Яг нь өөрөө бол тэр үедээ бас нэлээд гайгүй мөнгөтэй байсан учраас хайгуул майгуул нэлээд хийсэн. Тэгээд нөөц нь бол боломжийн юм байна гэдээ ингээ хийсэн. За стратегийн ордын хувьд бол цаад одоо цаадалт нэг 20 км газар одоо төмөртэй бүлэг орд гэж байдаг. Тэгээд тэрнтэй одоо андуурд юм уу яа гэдэг энэ ордыг бол стратегийн орд гэж ингээ байдаг. Яг үүндээ бол архиваас ашиг нотмолын одоо тэр архиваас үзэхэд бол улсын хөрөнгөөр хийсэн хайгуул харамсалтай байхгүй. Нэгдүгээр, хоёрдугаар тийм их одоо нөөц мөөц тогтооцсон хайгуул хийгээд их нөөц тогтооцсон юм байгаагүй. Тэгээ энэ миннээс болоод тэр өөрийн хэлдгээр 2007 оны 27 дугаар их хурлын 27 дугаар тогтоолын 1-р хавсралтч тэр дараагийн 2-р 1-р хавсралтын 16 орд дараагийн 2-р хавсралтын 39 ордод бол ямар ч одоо энийг оруулах боломжгүй мэн гэдгийг шийдсэн баг. Тэрнээс би тэрний араасгүйгээд тэр одоо өнөөдөр энийг ярьж байгаа инквайргаа тэр үед бол одоо төрийн 3 өндөрлөгийг хийж байсан хаан байсан монголчуудын хэлдгээр тэр үедээ тэг авахгүй яасан тэгвэл тийм байсан бол тэгээд эн чинь тэгээд тэр үед нь тэр үздэг хардаг шалгадаг байдаг доод улсууд нь үзээд энэ стратеги орох шаардлагагүй юм байна гэж үлдээсэн болоод яасан болохоос тэр үед тэрний хоорондох тэр хүний миний тэр үед байсны хооронд бол өдөр шөншиг одоо ялгаатай тэнд бараг хурч очино гэдэг мөрөөдлийн зүйл байсан баг. Тийм учраас тэгж бүтгэж бол ярьж болохгүй. Тэгээ сая одоо 25 оны 4-р сард одоо тэр стратегийн ордын тэр эхний 27 дугаар би сүүлд одоо намайг ярихлаар гайхаад тэрийг ингээд нэр одоо ингэсэн юм болоо гэж одоо гайхаад тэгээд тэр засгийн газрын оюун эрдэнэ ерөнхий сайдын үед засгийн газрын 25 оны 4-р сард гаргасан засгийн газрын тогтоолын 6 ордыг одоо эхлээд авна гэсэн юм дотор нь бол үнэхээр байгаагүй. Тэр нөгөө анхны 16 ордоос л 6-ыг татаж авсан юм байна л. Тийм учраас бол миний хувьд бол энэ дээр нэх одоо миний ордыг үлдээгээд өгөөч надад хамаарал өгөхөө энэ одоо тийм биш энэ дэр гэдэг юм бол үнэхээр одоо надад тэгж явах юм одоо сонирхолж байхгүй. Тэгээд тэр чинь одоо 20-30 жилийн өмнөх ажил. Тэгээд хэрэгтэй бол тэгээд улс шийдэл авна үз. Би тэгж өгнө шүү дээ. Хэрэгтэй гэвэл өгнө шүү дээ. Гэхдээ энэ нэг онцлогийг хэлье. Би одоо өөрийгөө магтчих юм биш. Би тэр Баянголын төмөртэй орд руу төмөр зам 115 км төмөр замыг тэр одоо тэр ордыг авч 5 жил хайгуул хийж хөрөнгө оруулагч хайж өчнөн одоо дэлхийд тэнж тэгээ одоо өнөөдрийн одоо 4-5 жилийн өмнө одоо офшор Швейцарын банк энэ гэж элдвэрээ доромжлуулж мөнгө угаасан гэж одоо баахан шалгуулсан одоо өнөөдөр тэрний одоо хүчинд тухайн үед Сингапурын компани юу банкнаас одоо
300 сая доллар зээлж олж ирээл энэ төмөр зам энэ дэр тавьсан нь бол одоо өнөөдрийн энэ Монгол улсын төмөртөө стратегийн ордыг энэ өдий зэрэгтэй одоо олон улсын түвшинд үн цэнтэй болгож өгсөн шүү яг үүндээ бол. Бас нэг хүн бас хийсэн юм бас ингээ элдвэр дормжлуулаад ахлаар ярмаар санагдсан билээ. Ер нь бол хэрвээ би төмөр зам тавиагвал улс тэр төмөртэй ордыг ашиглах нь битгий үзээч байвч. Яг нэг үг хэлээ. Зарим нэг хүн ч одоо надад энэ орд байхгүй штэ гэж мэлзэж суужгаад өгч чадахгүй юм шиг тэрэн дээр шигдэж суужгаад ингээд төр эргүүлээд авчлаа л та. Би таныг Халтмаагийн Батулгатай бас бизнес ашиг сонирхлын төвшөнд нэг тал явдсан болов уу гэж хараад идэв. Тэр хүн уулуурхайн бизнес хийжсэн үг одоо би мэдэхгүй. Намайг одоо уулуурхайн салбарт бизнес хийж байхад хэдхэн тооны хүмүүс байсан. Тэгээд яг мэдээж одоо Батлага гэдэг хүн Монгол улсын ерөнхийлөгч болсон. Ямар ч хүн одоо ямар ч Монгол хүн ерөнхийлөгчөөр танина. Одоо тохиолдол миний би улсын хурлын гишүүн тэр үед болсон. Тэгээ одоо улсын хурлын гишүүн болцсон. Тэгээд дорн говьт одоо зүүн баян цогццын төмөр зам тавьж яхад одоо тэр хүний чинь нутагтаа төмөр зам тавьж яхад өөрөө төмөр зам тавьдсан хүн чинь тэгээ чи яв төмөр зам одоо бас урдан тавьсан туршлагатай очиод энэ зүв байна уу буруу байна уу гэж яхад чинь би дагаад явахгүй тэгээ яах юм. Тэгээ одоо үгүй гэх юм. Өнөөдөр ерөнхийлөгчсөн чи тэг ингэвэл би хийж л таараа шүү дээ. Тийм учраас бол өнөөдөр энэ хил дамсан төмөр замыг одоо барьж байгуулах энэ үүрэг бол зам тээврийн яамд оногдсон. Тэгээ энийг одоо улсын хурлын 58 дугаар тогтоолоор энэ одоо засгийн газрын гишүүн зам тээврийн сайдад үүрэг болгосон. Тэрнээс энэ мессен дээр дэлгэр сайхан байна уу, дорж байна уу хоёрдугаар асуудал. Нэгэн зам тээврийн сайд гэдэг энэ албан тушаалыг хэн ч хассан бэ? Тэр үүрэг бол улсын хурлын тогтоолоор одоо бүгдээрээ одоо ингээд 126 гишүүнтэй одоо улсын хурл баталсан тогтоолыг би биелүүлэх л үүрэгтэй. Энэ ажлыг хийснийхаа төлөө ингээ элдвэр баалуулж болохгүй шин. Тэгээд намайг л одоо тэр нэг хямд нүүрсний гэрээ хийцэн юм шиг. Бүгдэнд нь л энэ ажил үргэж харьяа ям дууданд хувааж өгнөөхөөс биш. Нэг ям бүгдийг барьж аваад хийнэ гэж байхгүй шин. Тэгээ ингээ улаан цагаан гүтгээд ахлаар чи хэн ч гэсэн дургу хөрнө үстэй. Магадгүй таны нөгөө хувийн бизнестэй холбоотойгоор хятадын одоо нэр бүхий бизнесүүдтэй холбоотой ажилладаг гэдэг шалтгаанаар таны шургаа, таны шахалт орсон байхыг үгүйсэхгүй л дээ. Гэхдээ одоо 20 жил гацсан энэ төмөр замыг хөдөлгөнө гэдэг бол тийм амар зүйл нэг хүн шийдэх ч асуудал биш. Тэгээ энэ чи одоо хамтарсан засгийн газар байжгаад их олон том асуудлуудыг шийдлээ шүү дээ. Одоо энэ ураны асуудлыг шийдлээ. Энэ хил дамсан төмөр замын асуудлыг шийдлээ. Бүгдээр л хамтдаа шийдчихэд одоо болохоор тэгэл хэн нэг нь одоо ганцаараа шийдсэн юм шиг. Би одоо ямар нэгэн одоо бизнес эрхэлдэг хятадтай ойр байлаа гэд би ер нь нүүрсч мэдэхгүй. Яг нэг үг хэлэхэд. Одоо нүүрсний хулгайд орж ирсэн үү? Үдсэн үү та нар? Одоо өдөрт нүүрсний хулгайд би орсон бол та нар хамгийн түрүүнд намайг барьж балбаж байгаа шүү. Таны сурсан зүйл. Үнэн биз дээ. Тэгээ одоо би банкнаас зээл авч хулгай хийж одоо давуу эрх байдлаа ашигласан уу? Наад тэгж одоо бизнес хийж явахдаа ч гэсэн тийм одоо Монголын банкнаас зээл аваа 30 үлжсэн түүх байхгүй. Монгол улсын парламентод гишүүнээр орж ирснээсээ хойш ямар нэгэн байдлаар хувийнхаа бизнесийн аль нэг гацаатай үйл ажиллагааг хөтлөх гэж албан тушаалаа эрх мэдлийнхаа давуу байдлыг ашигласан юм шүү дээ. Ашигласан уу? Ашигласан байж болзошгүй мэдээллүүдийг ер нь тавиад байгаа шүү дээ. Хэн юу ярьж мэдээлэл тавих нь бол хувь хүний болоо сэтгүүлчдийн эрхэл байх. Тэгвэл аливаа юм бол хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Нэгдүгээр төлөв энэ миний 2004 онд эхлүүлсэн тэгээ анхны төмөр зам тавиад төмрийн хөдөр одоо экспорс энэ бүх үйлдэл бол би зүгээр л одоо жирийг иргэн байхдаа л хийсэн ажил. 16 он намайг улсын хурлд орж ирэхэд энэ бүх тогтцсон бизнес байсан. Их хурлд орсноос хойш миний бизнес нэгч өөр зүйл рүү салбар руу тэлээгүй яг хэвээрээ байгаа. Миний хөрөнгө оруулгын мэдүүлэгч нэмэгдээгүй эсэргээрээ одоо өөрчлөлт. Ер нь энэ аливаа том одоо бүтээн байгуулалтуудыг бол гаднаас мөнгө усгаж хийдэг болохоос биш. Зүгээр одоо ингээд хэн дуртай нь одоо ингээд хүсээд аваад хийчдэг гэд биш. Өнөөдөр тэгвэл тийм юм бол Монголд бүгдээрээ төмөр зам барихгүй яасан. Тийм боломж бүгдэнд нь л байгаа шүү дээ.
Тэгээ бүхэл бүтэн одоо энэ ганц мод гашуун сухатын төмөр замаа тавих гэж улс 10 жил хэрэлдсэн шүү дээ. Бид тэгэхэд хэдэн сар тавь 8 сарын дотор яг тийм хэмжээний зам тавьсан шүү дээ. Тэгчгээд одоо ингээ тэрний төлөө энэ хүн одоо зам хурдан түргэн тавьдсан байх, арга ивийг олцсон юм байна. Ер нь бас нэг жоохон одоо би өөрийгөө магтж байгаа юм шиг ажил хийчтiin байх гэж намайг үнэлж энэ салбар тавьсан гэж ойлгодог. Тэрнээс биш энэ салбарт ирээд надад худлаа айлж олгоо хийж байх ч өмнө хамт олноос сууж болно. Яг муухай аштай. Ер нь бол бизнес хийдэг одоо аж ахуй эрхэлдэг улсуудын нэг тийм байдаг шин муухай аштай гэдэг юм уус. Манайхны хэл дээр нэг жоохон одоо энэ манайхны шаардлага тавьж ажил хийдэг хүмүүс шүү дээ. Тэгэхээр та улс төрч нэгдүгээрт. Тэгэхээр та хувийн характераа засах ёстой юм шүү. Энэ улс төрчид тавих ёстой ёс зүй шүү. ер нь гэхдээ ингээ манайханд ингээ улс төрчил болвол ийм дипломат байх хэвээр одоо их гой ганган уцалчаад одоо их гой тийх гой үг уран гой ярих хэвээр тэгээд одоо юу гэдэг ингээд их л үний юм ярих хэвээр гэж боддог юм шиг лээ. Би юу л тийм хүн биш. Би зүгээр л ажил хийдэг хүн. Энэ улс төрд чинь ярьдаг хүн, ажил хийдэг хүн гэж бас байна шүү дээ. Ер нь бол нэг нүгөө хэлэхэд бол биднийг бол элдвэр хэлээд байгаа болохоос биш. Парламент гэдэг чинь бүхэл одоо салбараас орж байгаа үстэй сэтгүүлч, эмч, одоо бизнесийн дэргээд бизнесийнхнаас яагаад ороод энд үнэн дуу хоолойг өргөөд энэ юм чи ингэж хийвэл хэлбэр хийдیں, ингэж хийвэл болдгийг ус заавал бүгдийг үүрээд байдгүй юм дэргээд хэлж ярьдаг хүн нэг байж болдгүй юм. Би дандаа л илүү одоо хошуу дүрж одоо буруутгал та миний нэг дутагл тийм байдаг байлгүй. Тэгээд намайг сэтгүүлчд илүү их онилд тийм байл гэж анзаарсан. Яг би өөрийгөө өөрчилж чадахгүй улс төрч болоо. Ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллага байна уу танд? Байхгүй би ч их хэдэр хүн шүү дээ. Та ч нэг сайттай юм шиг л мэдээлэл явдаг да манай хэвлэлийнхний дунд. Одоо намайг тэр нэг сайттай холбоол гүтгээд байдیں۔ Тэр сайтанд намайг бас холбоол хийдэг шүү дээ. Ер нь тэгээд би сэтгүүлч нартай уулна ингээд би буруу юм хийгээгүй юм чинь гэдэг хувь хүнд байдаг нэг тийм бардамнал гэдэг юм уу сэтгэл зүй байдаг болохоор би сэтгүүлч нартай нэг жоохон тийм юу хайн гарчт юм байна гэж өөрийгөө ойлгосон. Сэтгүүлчдийг хайнга биш өөрөөсөө дорд гэж хард юм шүү. За тэрэн чараа юу юм бэ? Зүгээр тэгж хэлэхгүй. Тэгээ одоо өчигдрийн ярианаас болоод намайг одоо тэгээ та одоо дэндүү яаж чинь. Яг өчигдөр бол би бухимдсандаг. Гэхдээ нэг асуултыг хоёр асууж болно, гурван асууж болно, 20 асууж болохгүй үст. Тэгээ бүр араас одоо зүүгдэн барин хормоо хотноос зулгаан барин яаж юм? Юм чи бас аль талд нь ёс зүй байд нь үстэй. Тэгээд нэг давуу байдлаа ашиглаад камер өрөөд хүн рүү дайрдаж болохгүй шүү дээ. Би бол нэг биш одоо телевизээр юу энэ олон нийтийн мэдээлэл хэрэгслэр янз бүрээр хэлүүлж ирсэн. Та нар мэдэн шүү дээ одоо. Тэ? За Монгол улс ерөнхийлөгчтэй байна. Тэр ерөнхийлөгчийн одоо улс төрийн намын харьяаллыг харах юм бол өгшлийг харах юм бол Монгол ардын нам байна. За дараагийн ерөнхий сайд томилогдлоо. Энэ ерөнхий сайдын улс төрийн хамаарлыг харах юм бол бас Монгол ардын нам байна. 2016 оны их хурлын сонгуулиар тантай холбоотой мэдээлэл гарч ирснийг би санаж байна. Та 2016 оны их хурлын сонгуулийн үеэр Монгол ардын намын сонгуулийн бүх санхүүгийн зардлыг даасан гэдэг. Та энэ намыг ер нь худалдаад авсан юм шүү. Ерөнхийлөгч, ерөнхий сайд гэдэг толгой байгаа боловч далд засаглагч дарга нь та юм шүү. Монгол ардын нам гэдэг бол 100 жилийн түүхтэй нам. Зөвхөн нэг жүүлэх орж ирээд худалдаад авчдаг ч хэдвэ биш. Бас энэ намд зарчим ах зах гэж байд юм байлээ. Тэгээч би бол аль ч ухаанаа мэдхгүй. Ер нь бол та бүгд мэдж байгаа. Ер нь хүн чинь үргэлж ингээд бизнес хийж байхдаа дээрлэхж дормжлуулаад тахлаарэ. Энэ улс төрд ороод үзье гэж боддсон билээ шүү. Тэрнээс би бол үнэнхүү сонирхдаггүй байсан. Ачиг одоо 50 орсын улс төрд орсон нэг энэ парламент л байхгүй. Тэгэхээр яг би бол парламентын гишүүний хувьд бол залуу хүн. Насны хувьд бол одоо янз бүрээр одоо би мэдээж эднээс ахмад. Тийм учраас бол тийм одоо өөрөө чинь бодоод байгаа шиг тэгэл тийм зардал тэгээд энэ том намын энэ олон тойргийн зардал гэдэг чинь олон хүн өөрөөсдийнхөө зардлыг даадаг, гаргадаг. Яг нь зүгээр тойрогтой одоо дагуулж яваа хүнээ бас гаргах үүрэг хүлээн. Орон нутгаа ялуулах үүрэг хүлээн. Тэрүүл одоо намаас өгсөн үүрэг даалгавар байд юм байл. Тэр утгаараа бол мэдээж тодорхой хэмжээний зардал гарна бол ойлгомжтой. Тэрнээс биш надад худалдагдаад би худалдаж аваад гэдэг бол тийм юм энэ манай намын хувьд бол тийм байхгүй. Энэ аль ч намын хувьд бол тийм байдаггүй байх. Ёс зүй гэж бас байдаг байх.
Сонгуулийн сурчлагаараа нисдэг тэрэг мэргээр яваад идэм билээ шүү дээ. Энэ одоо зам тээврийн сайдын онцлог уу? Энэ зардал нь хинээс гараад байгаа юм? За яг хөтэ одоо тэг элдвэрээ хэлүүлж ер нь юм хийсэн үнийг бол манайхан бүгдээр л одоо нэг юм сүүл рүүгээ нэг юм хадталдаг юм руу орлоо. Энэ бол буруу зүйл байгаа. Би одоо ам нэвэл уушгинэ гэж нэг хүмүүс ярьж хийж бодож байна. Би бизнес ер нь 16 оны хүртэл бизнес хийгээд нэг 22 3 жил бизнес хийгээд одоо нэлээд одоо өөрийгөө болоод бусад одоо хамт олноос боломжийн одоо хамт одоо өдөө зэрэгтэй болж ийн гэж бодож явсан. Тэгээд сонгуульд ороод мэдээж энэ говийн 4 том аймгаар би нэг ч одоо бизнес хийж байх хугацаандаач тэр улс төрд орооч тэр ер нь амарч үзээгүй хөдөлмөрлсөн. Тэрнээс биш одоо ийш тийшээ зугаалаад одоо ямар сандаа би сонгуульд ороход Өмнөг аймгийн анх удаа үзсэн. Дундгой аймгийн анх удаа үзсэн. За Говьсонбөр бол одоо энэ манай Дорнов аймгийн замд байдаг учраас би бол одоо байнга л явж очдог хүн мэднэ. Тийм учраас бол онгоцоор явахаас өөр аргагүй юм байна гэж ойлгосон. Нэгдүгээрт бол Өмнөг аймгийн газар нутаг бол Монгол улс одоо томороо бол номер 1 Монгол улстай. Тэгээд дээр нь Дорнов бос нэлээд том газар нутагтай. Онгоцоор явахаас өөр арга байхгүй. Өөрийнх нь мөнгөөр одоо зардлыг гаргаад онгоц түрээслээд ингээд явсан үнэн. Тэглээгээд аль болохоор өөрийгөө намынхан мөрийн хөтөлбөр болоод өөрийгөө таниул хамт яваа журмын нөхдөд бас ингээд хамт яваад тэгээд аль болохоор л одоо сонгуульд хүн ялахын төлөө явдаг шүү. Тэгээд ялахад одоо юугаа ч хамаагүй зориулдаг үстэй. Сонгуульд явахад ер нь өхөөс сустыг үзэн шүл гэж хэлдэг юм байл шүү дээ. Тэгээд тэгэл явсан. Тэглээгээд одоо ард түмэн намайг илүү дутуу харсангүй манай говийн ард түмэн намайг мэднэ. Ер нь бол одоо би чинь сонгуульд орохосоо ч тэр орсны дараач тэр ер нь нэлээд л одоо алдартай янз бүрээр цоллуулсан дөнгөж сонгуульд орж ирэл одоо овшоо орчин мөнгө угаагч гэл одоо олон газар шалгуулсан хүн шүү дээ. Тийм учраас бол одоо нэг зам тээврийн онцлогч гэж бодоод байгаа. Ер нь зам тээврийн сайдууд би сүүлд болсон шүү дээ. Эхлээд бол би чинь 2 дахь сонголт бүрэн эрхийн хугацааны төгсгөлд намайг үндсэндээ бол төвжирлийн сайдаар томилсон шүү дээ. Хүн олдохгүй. Тэгээ яг энэ ямар Улаанбаатар нэр дэвших юм биш муу нэртэй лууд данслын юу хичээлээс яг араа хулгай хийчихгүй юм байна гэж бодвол тэнд авч намайг тавьсан шүү дээ. Ер нь бол хүчээр би одоо үнийг л хэлсэнгүй. Одоо яаж намайг одоо сонгуульд өгч яхад намайг заавал ингээд ийм хэл амтай ажил тавьдаг нь яаж юм. Би асуусан. Танаас өөр хүн байхгүй та ингээд хамтраад хийх дургу улс төрийн нэмжлэг байхгүй шүү гэхлээр ч хүн чинь ацаншлоонд орд юм билээ шүү дээ. Хүмүүс намайг бодохдоо ингээд гуйгаа болчих юм шиг бодоод байгаа. Гуйж болоогүй юм уу те? Төгжирлийн сайдыг одоо хүн гуйж хийх үү? Дөрвөжийн сайд нь одоо асуудал 80 билүү 800 автобусны чөлөө хэрэгт ногоон автобусны хэрэгт орчод байхад тэр мессен дээр очих хүн үнэнхүү энэ гişүү дотор надаас өөр тэнэг хүн байхгүй шүү. Тэгээ би тэнэгтэй ч өчөөгүй. Та нар миний ярилцлагыг үзсэн байх. Би томилогчоо гарч ирээд хариулын тавган дээр суучлаа да гэж ярилцлага өгч ирсэн. Тэр бас нэг хүн болгоны амнаас гардаг ч үгүй шүү дээ. За дараа нь одоо шинэ парламент хүрдээд зам тээврийн сайд дээр одоо томилогдоход бол ерөнхийлөгч намайг хэлжсэн. За нөхөр минь одоо тэгээд хувийн төмөр замтай. Тэгээ одоо чи одоо айтайхан байгаарай. Тэгээ зам сайн тавиарай л гэсэн. Тэгээ өнөөдөр би хэлснийхэн л дагуу одоо хил холболтын төмөр замыг маш шуурхай хийж байна. Та бүгд хил дээр очиод үзсэн ч болно. Өнөөдөр нийтдээ хил холболтон дээр чинь гүүрэн байгууламж нь нийтдээ 18.3 км байгаа. Тэгээ энэ бүгдээрээ дандаа гүүрэн байгууламжууд. Хамгийн дээд нь 30 м-тэй, хамгийн доод нь 20 м-тэй энэ гүүрэн байгууламжтай зам баггүй юу? Тэгээ одоо нийтдээ 2341 багнан суур босхоос одоогийн байдлаар 260 гаруй багнан суур босчод. Тийм учраас нэгд бол энийг хийж байна. Хоёрдож бол ер нь төгжирлийн сайд тухтай энэ Улаанбаатар хот бол ерөөсөө энэ урагшаа өшөлтийн өндөрөөгөө тэлэхгүй болохгүй мэнэ гэдэг юм нэгдүгürt олж харсан. Хоёрдугаар зам тээврийн сайд болсны дараач тэр оюун эрдэнэ ерөнхий сайдын үед энэ Улаанбаатар хотыг одоо ингэж энэ Улаанбаатар хотын төмөр замыг явуулж болохгүй. Яг өглөөр өнгөрсөн жил одоо бүгдээрээ мэдж Улаанбаатар ганцхан газ атсан машинд дэлбэрэхэд хичнээн олон хүний амнаас хичнээн олон хүний эд хөрөнгө үргэлжсэн билээ. Бид чинь бол одоо
60-70 жилийн өмнө энэ төмөр зам хотын захад байсан. Улаанбаатар ийм хэмжээнд одоо тэлээгүйс. Одоо бол Улаанбаатар юу төмөр зам Улаанбаатарын төвд бий болгоцсон. Тэгээ энийг гаргах гал одоо зүтгэж яваа. Тийм ч учраас бол ингээд засгийн газар бол чамд мөнгө өгөхгүй. Тэр наад төмөр замаас мөнгө олоод өөрөө наад төмөр замаа босгол гэж үүрэг өгсөн. Хөшгийн үндий дээр үү? Тэ хөшгтийн үндий баг ханган төмөр зам. Тэгээ үндсэндээ Монголын төмөр засгийн газар мөнгө гаргахгүй гэдэг чинь юу гэж байна? Гэхдээ яг нөгөө дандаа дотоодын аж ахуйн нэгжүүд ажиллаж байгаа. төрийн өмчтөй надаа 2 төмөр зам байна. Миний харьяа. Монголын төмөр зам, 5 толгой төмөр зам. За энд орж ирээд хамгийн одоо их халуун гал тавьсан юмд 2 төмөр замыг нийлүүлэх ажил хийсэн. Юу нь ингэж ийм одоо толгойн дангайсан ракетэ өгч ийм одоо байж болохгүй гэдэг хуулингийн одоо нэлээд гал үрж аваад нийлүүлсэн. Тэгээ энэ төмөр замын одоо олсон ашиг энэ зүйлээр одоо ирээдүйд олох ашигаараа марцаалаа тав дүн зээл хөл аваад нэг өрөөл хий. Гэсэн өнөөдөр бол үнэхээр ч бас эдийн засаг хомигдаад нүүрс гарахаа байгаад тэгээд ийм цаг үед бол энийг одоо хийхээс өөр аргагүй юм байна гэж бодоод тэгэл эхлүүлсэн одоо явж байна. Ямар ч энэ 11 сар ихэд бид дуусгах гэж бодож байгаа. Зээлийг хөгжлийн банкнаас хүсэж байгаа юу? Үгүй хөгжлийн банк өгөхгүй гэсэн. Яагаад? Засгийн газрын баталгаа авчир гэсэн засгийн газар над баталгаа гаргаж өгөхгүй гэсэн. Тэгээ одоо гаднаас одоо ингээд ирээдүйд олох орлогоо барьцаалж байна. Яагаад гэвэл нэрээ энэ төмөр замын санхүүжилттэй холбоотойгоор бид бас одоо ингээд энэ төмөр замын гүүрэн байгууламжийг одоо барих одоо тухайн тендер зарлаад 2 компани орсон хятадын CRC буюу нэг нь одоо ямар компани орлоо. Тэгээ нэг нь бол 800 хэд холболтоор нэг тэгээд тэрнэр бол манай төрийн худалдаа авах одоо газар тендер зарлж тендер одоо шалгарсан компани одоо өнөөдөр зам тээврийн яам одоо түүний харьяа 5 толгой төмөр зам гэрээ хийсэн. Тэгээ хамгийн хямдар л хийсэн. Тухайн үедээ бол улсын хурал дээр хил холбоход одоо $190 мянган хийх юм байна. $290 мянган хийх юм байна. Энэ минийг одоо багасгаараа их хурлын гишүүд захиж ирсэн тэр үеийн протокол тогтоолно байж л багасгасан. Би одоо өнөөдрийн тэр үеийнх нь одоо үннээс одоогийн 868 тэрбум буюу доллараар л одоо 235 сая орчим доллартлаа авчирч багасгаж одоо гэрээ хийсэн. Тэгээ одоо энийхээ төлөө ингээд баалуулаад элдв өнгөр хэлүүлээд тахлаа үнэхээр заримдаа ч одоо дэмий ч юм хийж байгаа ч юм уу хэрэгтэй ч юм уу ч юм. А зүгээр эргээ бодоход өнөөдөр энэ төрөүний одоо өөрийн чи ярилцлага эхлэхэд би марчиж далайд гарцгүй одоо Монгол улс гээд та хэлж явах шиг үлээ. Тэгээ далайд гарцгүй юм чи бид нар төмөр замаар холбох хэрэгтэй шүү дээ. Тэгээ хоёр дахь 70 жилийн дараа Монгол улс түүхэндээ 75 жилийн дараа одоо түүхэндээ анх удаа хоёр дахь төмөр замаар холбох гээд ингээл 20 жил одоо үнэхээр ядлаа. Цаг хугацаа маш их хал. Тэгээ хийсэн хүнээ дандаа буруутгадаг. Хийхгүй байсан юм дээр юм байна гэж би боддог ус сүүл. Таатай болчооч. Гэхдээ болчоо энэ улс чи яах. Тэгээ ер нь бол яванда нүүрсээ илүү гаргая гэвэл одоо ер нь энийг хийх л ёстой юм байна. А би болж болно. Хэрвээ одоо энэ хийсэн гэрээгээ одоо бид нар ингээд дотроо хэрэлдэж байгаад тэгээ энэ улс одоо энэ бүтэхгүй юм байна. Энэ манай одоо энэ хойд төршч одоо энэ хоорондоо хэрэлдээ бүтэхгүй юм байна гэд нэг одоо үг гэвэл бид хизээч дахиж төмөр зам холбох тухай нэг үг үсгэж ярихгүй юм билээ шүү. Би шулуухай л. Бас бодож улс төр хийгээсэй гэж бодож ин хүмүүсийг улс төр хийж болно. Нөгөө юу лээ? Жом алхахад гэрээ шатаадаг гэдэг шиг болох вэ? Тэгж би зүг хэлчмээр. Тий. Шанхаантай ажиллагааны байгууллага хурлын үеэр та явсан ерөнхийлөгчийг дагаж. За тэрний дараа бас дарны эдийн засгийн чуулганд яваад ирлээ. Ерөнхий сайдыг дагаад. Тэгээд энэ гол чухал стратегийн гарц болж байгаа энэ төслүүдийнхаа санхүүжилтийг шийдээд энэ дээрээ яг таг тохиролцоонд хүрэхгүй бол та ер нь ерөнхийлөгч ерөнхий сайд эдрийг дагаж явах ямар хэрэг байдیں۔ Гэхдээ жишээлбэл одоо би ерөнхийлөгчийг дагаад Шанхай хамтын ажиллагааны орнуудын төрийн тэргүүнээр уулзсанд явсан гол шалтгаан бол нэгдүгээр Тэнжээ хотод болсон. Тэнжээ хотод өнөөдрийн энэ хил холболтын төмөр замыг барьж байгаа CRC компани төв офис байдаг.
За энүүгээр одоо нэгэн төрийн тэргүүнээ дагаж очсон юм сайн хүний нэрийг худалдана гэдэг шиг би одоо ерөнхийлөгчийг дагаж очиж нэгдүгээр томоо харуулж одоо та нар одоо энэ ажил төрлөө хурдан түргэн хий энэ барих хугацаагаа богиносхой барий тэгээ хязээ ажил эхлэх юм гэж шахаж шаардж байгаа энэ ажил чинь хурдтай явж байна нэгдүгээр. Хоёрдугаарт одоо би түрүү хэллээ шүү дээ багангаа өшгтийн хөндийн замыг чи явуулах гэдэг надад мөнгө алга. За одоо ингээд та нар энэ зарим нэг энэ терминал эндрийн одоо бариад өгч. Та нар тэтгэл дөрвөө Монгол улс хоёр улсын хооронд хил дамсан том энэ юу тендерийг аваад ажиллаж байгаа улсууд энийг одоо бариад өгч. Тэгээ би мөнгөний 2 3 жилийн дараа үйл ажиллагаараа одоо ингээд олоод өгч чинь над танайтай хийсэн одоо надад одоо ингээд 16 жилийн гэрээ байна. Ер нь энэ гашуун сухайт руу тавьсан тэрүүм 200 мянган доллараар тавьсан төмөр замыг бид өнөөдрийг болт одоо ингээд ашиглахгүй байж. Энэ төмөр зам одоо холбогдоод тэгээ ингээд одоо хоёр зөрсөн ч гэсэн одоо Монгол тал одоо мөнгөө гаргаад хятад тал мөнгөө гаргаад ингээд холбуул нэгдүгээр төмөр зам ашигаа бол. Хоёрдугаарт одоо гэрээ хийсэн өдрөөс эхлээ эн чинь над дээр хоёр гэрээ байгаа юм байна. Нэг нь тээвэрлтийн гэрээ байгаа юм байна. Нүүрс гаргах тээвэрлтийн гэрээ нь бол одоо зөвхөн энэ 16 жилийн хугацаанд тээвэрлтийн гэрээнээс 3.9 тэрбум долларын ашиг одоо олох юм билээ. Огт ашиггүй ажиллана л гэдэг байгаа шүү дээ. Хэвлэл дээр бол тийм нийтлэл маш их тавигдж байна. Гэхдээ тэгээ үнэн зөв бурууг нь ойлгохгүйгээр ингээд дур мэдээ ярих юм аа. Тэгээ энийг одоо тэгээд хүн болгонд одоо яриад тайлбарлаад байх над одоо хайшаач үгүй энийг юм солиотой галзуутай юм эсвэл сонирхолтой юм уу гэд хардаад байх. Ер нь тэгээд хардлагаар ажил хий. Мэдээж төрийн ажил хардлага байлгүй л яах вэ? Сэтгүүлч шаардлага байлгүй л яах вэ? Тэгээ бүхний нүдэн дээр ил 126 гишүүн гараа өргөөд батлаад болох юм байна, бүтгий юм байна гэж баталсан энэ юм чи хинж гэсэн үүрэг авсан засгийн газрын гишүүн ижил таараач. Тэрнээс одоо би санаачлагаараа гүйж далдгамж гүйж очиод би хийгээд өгөх гэсэн байхгүй. Тэгээд одоо анх тангараг өргөөл одоо ингээд ерөнхийлөгчдөр ороход ерөнхийлөгч өксүүрэг бол энэ наадах юм олигтой хийгэрэл гэсэн. Тэгээд би энийг хурдан дүргийн хийчих гээл гүйж байна. Аль болохоор одоо 22 сарын хугацаанд барина гэсэн юмыг хятадтай ярьж байгаад бас нэг 20 сар болголоо. Өшөөч илүү одоо бас цаг хугацаа хэмнэх боломж байгаа юм байна. Тэгээ энэ хоёр талаасаа санааш бид юма хийлгэж байгаа улсууд хоёр талаасаа санаачлаг гаргаж хийнэ хөсөж зүгээр одоо эдгээр хийх юм да гэд хараа суугаад байгаа юм бүтгэжгүй. Дээр нь бол одоо эднэрийг одоо бас та нар ийм төсөл хэрэгжүүлж байгаа юм чинь манай энэ тусал дэмжигчдэр байгаад энэ урд банга өшгөлийн хөндий зам дээр нэг 5 цаас олж ирэхээр тохиролцсон. Яг тэгвэл одоо ингээд таны тээвэр хийж гин тээврийн орлогыг барьцаалаад одоо ингээд хэдэн төгрөг авъя энийг төмөр замаа дуусгах. Ер нь бол энэ Улаанбаатар хотоос энэ төмөр замыг гаргахгүй бол бид одоо би энийг байнга ярьж байгаа. Би одоо удахгүй үндэсний аюулгүй байдлын зүйл танилцуулах гэж бодож байгаа. Ерөнхийлөгчд одоо бас хэлж байгаа. Засгийн газар дээр би удаа дараа энэс болж одоо засгийн газрын зарим гишүүдийн уурыг хөдөлгөж байгаа. Энэ төмөр замаа одоо хурдан дүрэн гаргахгүй бол ганцхан систем одоо машин систем дэлбэрэхэд ямар их хор уршиг авчирлаа. Тэгэхэд өнөөдөр ингээд өдөр болгон энэ Улаанбаатар хотын чинь дундуур газтай, түлштэй, бензинтэй вагонууд өдөр болгон цугж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод дизелийн түлштэй, газтай, бензинтэй 924 вагон зогсож байна. Яг өнөөдөр юм байна. Тэгээ одоо чи яах? Дэлбэрэхэд бэлэн биш те. Тэгээд тесрэх хөнгөн дээр сууж байна. Тэгээ сая одоо та намайг одоо ерөнхий сайдад байгаа болоод өстой гүгснээ хийж авсан юм гэлээ. Би явахгүй тэг өөр яах? Би чинь бол одоо ингээд сайндайч биш бас дагаж очиод Оросуудыг гуйж сараалдаад тэгэл Оросын тээврийн сайтыг бичилж уулзлаа. Иршэдийн дарагт тань бас уулзлаа. Мөн одоо Монгол талын проблемны дарагтай нь Орос талын проблемны дарга Паул тань уулзлаа. Тэр хойд төмөр энэ хөшгтийн үндэд барьж байгаа төмөр зам хойд тал Аршамтар холбоо гэдэг үнэн хэлээ гуйс. За одоо ингээд танаас мөнгө авахаа болио. Манай улсын дотоод асуудал нэрээч бас одоо та нарын хэлдэг үнэн байна. Би нөгөө тээврийн сайд нарын уулзалтаар 25 оны 7 сарын 2-ны өдөр Тэнжинд бас Шанхай хамтын ажиллагааны орнуудын тээврийн сайд нарын уулзалтанд очиход тэр дид сайд зэвэр рүү очив. Тэгээд тэр сайдд нь би хэлсэн чинь ер нь Улаанбаатар хотоос та нар төмөр замаа гаргахад манай улс ямар өртөө танайд. Бид яг тэр мөнгө гаргадیں۔ Та нар ийм юм хийгээд тэгээ биднээс мөнгө шаардаад байгаа шүү дээ. Эхлэн зэрэг би гинтхэн бодоод нэрээ бас бид нар буруу шаардлага тавиад байгаа юм гээд тэгээ тэр уулзалтаас ирээд
Энийг бол засгийн газартаа танилцуулсан. Оросын л ийм ярьж байна. Бид нар Оросоос мөнгө нэгч болохгүй юм байна. Зүгээр өөрсдөө хийсэн дээр юм байна. Тэгж л энэ шийдвэр гараад тэг хийгдсэн шүү дээ. Энэ бол Одоо өөрсдөө хийж дуусгах итгэл байна уу? байна. Одоо ингээд хүмүүсийн нүдэн дээр ил байгаа болохоор одоо харж байгаа бах. Юу нь аль болохоор одоо хийх гээл одоо манай энэ Монголын төмөр замын компани хамт олон удирдлагууд өдөр шөнөгүй зүтгэж байна. Яг би бол өөрөө нэг аж ахуйн учраас одоо хүнийг бол шаардлага тавьж тийм да зүтгүүлэхтэй бол одоо гарамгаа шүү дээ. Энэ бол хүнийг одоо өнөө миний алдаа одоо сэтгүүлчтэл одоо тэгээ хэлчихсэн одоо нөгөө тэрнээс ч тэднийг бол одоо ер нь янз бүрийн хэлжиж л ажил хийн шүү дээ. Ажлыг хийн шүү дээ. Аж ахуй тийм шүү дээ. Энэ хил холболтын гэрээг бүгд намт дотоод улсын харьбын хотод байгуулсан гэдэг юм намрын их хоёр яриад байна л та. Тэгээ Монгол улсын стратегийн гарцтай холбоотой гэрээ хэлцлийг яагаад ч явж харьбинд байгуулчдیں۔ Гэхдээ одоо энэ юу чин инкуйруучин үеэс л баг энэ ер нь ганц мод гашуун сухайтын төмөр замш баг яригдсан сэдв шүү дээ. Одоо эхэллэн. Тэгээд чиний минийгээ булаацалдаад 20 жил болсон юм байна гэж би ойлгодсон шүү дээ. Ер нь одоо энэ дээр янз бүрийн нэр ус хэлээд утгагүй зүйл ер нь тэгээд тэр үедээ бол одоо яагаад ч ингэ шийдсэн одоо ингэ удацсан би ямар ус төрд байсан биш тэр үед. Тэгээд Харьбын хотод бол тэр үед бас Хятадын засгийн газраас зохион байгуулсан бас нэг дорны чуулга уулзалт маягийн болсон юм аа. Тэгээд тэн дээр л одоо таар очиж зурагдсан. Тэгээд тэр чинь нөгөө эрд цэвлэгийн сайд Туваа тэгээ миний би тэгээд өөрсдийн хамаарл өхөйл одоо гэрэн дээр л гар өсөх зурсан шүү дээ. Тэрнээс одоо тэр нь бол улсын хурлаар одоо баталгаад юу энэ 58 дугаар тогтоолоор зурах эрхийг одоо үндсэндээ улсын хурал засгийн газарт өгөөд засгийн газар зурах эрхийг Туваан битгийрт өгөөд тэр тогтоолууд нь одоо бүгд байж саяхны юм чинь тэр мэдээж одоо архивт байж байгаа. Тэгээ очиод зурсан. 16 жилээр энэ 16 жилийн хугацаанд Монголын говийн газар нутгаас хэсэгчлэн тасалж төлбөр тооцоондоо өгнө гэдэг ийм зүйл явуучих үү. Яа би газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө маш их санаа зовж тойм бэлтгэдэг байхгүй юу. Та энэ дэр ямар одоо байр суурь илэрхийлэх үү? Газар нутгийн хэсгээс хэсэгчлэн авахгүй байх магадлал байна уу? Ер нь бол ингээд Параг хаанагийн онол гэж ингээд дэлхийн тийм том стратегичийн онол байт юм байна лээ. Би нэг ухаантай биш. Гэхдээ энэ дэд үтсийг бас тодорхой хэмжээнд судалдаг хүний үед тэгээ бас энэ ийм холбогдсон болохоор бас мэднэ. Хэн сайн холболт хийсэн улс засгийн газар ард түмэн хожино гэсэн юм онол байт. Өнөөдөр бид нар урд талдаа зам үүд гэдэг ганцхан гарцтай, хойд талдаа скватер наавш гэдэг ганцхан гарцтай дээр байж байгаа царайгаа хардаа. Улаанбаатар хотынхон төвөр ингээд өдөр болгон 30-40 цуваа хоногтой явдаг, унтаж хөвтөж. Энэ төмөр замд ойрхон амьдарч байгаа улсууд олигтой унтаж хөвтдөг гэж би л бодохгүй. Нэг өдөр боо голдоход ер нь тэгэл одоо санаатай санамсргүй ямар нэгэн муу үйлдэл боллоо гэхэд энэ байшин барилга хамгийн түрүүнд ямар болох вэ? Энэ бүгдийг бодох. Нэг хоёрдож бол хоёр дахь гарцтай болсноороо улс хожно үхээс биш хойгоо хожно гэсэн юм байхгүй. Бид нар бүгдээрээ хожно. Тэгээд төмөр замаар ингэж холбогдно гэдэг чинь өөрийн чинь яриад байгаа тусгаар тогтнолоо бид нар илүү баталгаажуулж шин. Энэ одоо мөнгөө гаргаад ингээд төмөр зам тавьсан хэсгийн газар нутаг шиг яалтгүй Монголынх шүү. Тэгээд чинь өргөн цэргийн төмөр зам хэрүүлтэй уралтай ч гэсэн тавьсан одоо бол энэ тусгаар технологи хамгаалж байгаа л гэж ойлгож байгаа шүү. Тэгээд өргөн нарийн хоёрыг чи хэрэлдэн барин байж сайн нэг эвийн болоод тэгээд өргөнөөч урагшаа гаргаад нарийн ш наашаа оруулаад ингээ яг замун үдийн энэ хөлбөр шүү дээ. Тэгэл одоо уурхагаас атсан нүүрс ус шууд урагшаа тэр чигтэйгээр авчихна ганц мод руу. Юунес Монгол талын гашуун сухайтаас атсан нарийн цэрэг дээрээс атж байгаа төмөр зам бол тэндээс нэмэлт ачигдаад цаашаа гарна гэсэн үг. Тэгэхээр зэрэг ингээд ийм ачлтыг бид нар хийж чадах юм бол жилдээ 30-аас 40 сая бүр сайн ажиллахад 50 сая тонны нүрсийг өлгөөн гаргана. Ер нь бол одоо ингээд сая ингээд сүүлийн одоо
7 сараас хойш ингээд нүүрс тээвэрлж үзлээ бид нар. Намайг одоо энэ салбарт ирээд ажил авахад энэ замаар өдөрт ганцхан галт хэрэгэл цуваа явдаг байсан. Одоо өнөөдөр 9 цуваа, 10 цуваа явж байна. Өдөр болгон шүү. Ийм бос. Энэ чинь тэгээ Монголын эдийн засгт оруулж байгаа хувь нэмэр юм биш үү? Тэгээ холбогчвол өдөрт 20-30-аараа гарна шүү дээ. 20-30 цуваа гарна шүү дээ. Тэгэхээр бид нар ямар их эдийн засгийн үр өгөөжтэй, ямар олон хүн ажлын байртай болох уу, ямар олон хүн нөгөө яриад байгаа нүүрсээ гаргах уу гэдэг бүгдээрээ л мундаг улс төрч болцсон, бүгдээрээ л мундаг ухаантай болцсон. Бид одоо үнэхээр одоо хэдий уталж ингэж хэрэлдэхий. Тэгээд мэдхгүй одоо би бол ойлгохгүй л байна. Тэгээд одоо намайг бол яаж зоддог байсан энийг хийгээд дуусгах чийл гэж бодож чинь богино хугацаанд. За зам тээврийн сайд та орон нутгийн замуудыг бас хариуцж байгаа тийм ээ. Тийм ээ. За орон нутгийн замууд дээр ч маш их осол аваар болох юм аа. Хамгийн их осол аваар гарч байгаа аймаг бол Дундгов байна. Энэ замуудын урсгал арчлалтыг яагаад дөрвтойхон шиг хийчих болдгүй юм бэ? Та саяхан нэг замын төлбөр тооцооны тал дээр бас нэг байр суурь илэрхийлээд бийж таныг таймаараа хуссан. Тэгээ энэ замыг одоо бид дайнтай улсаас илүү их бид хүнээ алдчихж штэ зам тээврийн ослоор. Энэ аймагуудын нийслэлтэй холбогдсон замуудын арчлалтыг яагаад чанарын төвшөнд нь байлгаж чадахгүй байгаа юм бэ? Энэ дээр одоо зам тээврийн ам нэг тийм олон тоо бодоол бодлогын гарц гаргалгаа хайгаад авах шаардлагагүй штэ. Дэлхийн нийтэд замын стандарт ойлгомжтой байна. Би нэг л юм бас зүгээр одоо гашуунчсан үннийг хэлэхэд говийн ард түмний шороонд булуулан барин муу хэлүүлэн барин энэ гарч байгаа нүүрс дорногоо өмнө гов хоёр голдуухан. Тэгээ энэ орж ирж байгаа энэ бүх ачаа бараа энэ бүгд Монголын тодорхой эдийн засагт одоо маш том байр суурь эзэлж байгаа. Энэ мөнгийг одоо улсын хурал хэн нөлөөтэй тойрогтой тавьдаг. Говьос өнөөдөр нэг төрийн нарийн бичигч байхгүй шүү. Сайд битгээл анхны сайд нь баг бий байх. Нэр ийм болтлоо доош орсон. Би говийн тойрог тэгээд миний хамгийн одоо хэлдэг юм байна. Монгол улс яагаад одоо өнөөдөр нүүрснийхээ экспортын одоо хамаг одоо ашиг олдог аймаг руу олигтойхон ганц зам тавьж болдгүй. Яагаад импортын 78%-ийг замын үүдээр орж ирж байгаа энэ Улаанбаатарыг холсон замыг ингээд олигтойхон зам тавьж болдгүй. Та нар өнөөдрийг бол юу хийсэн? Ийм арчаагүй байх гэж юу гэдэг. Тийм учраас энэ хоёр замыг хамгийн дөрөнд стратегийн ач холбогдолтой зам гэж үзэж хамгийн дөрөнд барина гэдэг дээр одоо би бол хамгийн одоо юутай байгаа, амбицтай байгаа. Тийм ч учраас өнөөдөр зургийг хийлгээд тэгээд оюурд нь ерөнхий сайдыг байх үед бол Өмнө Говь аймагт анхных нь одоо зургийг хийх мөнгийг улсын нөөцөөр тавьж өгч энэ зургийг эхлүүлсэн. За урдхыг бол би одоо нэгэнд одоо манай эдийн засаг өнөөдөр ийм нөхцөл байдалтай байхад бол төр үеийн хөгжлийн түншлэлээр барья гэдэг тендерийг яам өөрөө тусгай зориултын зам гэдгээр нь яамд эрхэн байд юм байна. Тэгээд зарласан одоо энэ 15 тендер нэгдэн өнөөдрийн байдлаар 11 компани юугаа өгсөн байна гэж сонссон. Саналаа ирүүлсэн. Гэхдээ мэдээж энэ бол мөнгөтэй л тийм. Тэрнээс төсвийн мөнгө энд байхгүй. Мөнгөтэй л тийм. Энд чинь нөгөө яг ийм төлбөртэй олон улсын төлбөртэй зам шиг болгож байгаа байхгүй юу? Тэгэхгүй болохоор чинь өөрийн шилдгээр нь осол аваад энэ митлинг зөөгөл хулгай нүүрс зөөгөл одоо энэ Дундгов Өмнө Говийн зам чи ийм болсон шүү дээ. Надаас өмнө. Тэгэхдээ би өмнөх улсуудыг буруудах юм алдаг Улаанбаатар хотыг дулаан байлгах гэж энийг хийсэн. Тэгээ одоо дулаан байлгахсныхаа төлөө энэ зам одоо ийм болоод одоо хэмхэрсэн, эвдэрсэн, ард түмэн бухимдалтай байгаа. Энийг одоо ямар ч гэсэн ийм нэгдүгээрт эренбилж байгаа зам бол энэ хоёр зам шүү. Намайг одоо говийн тойрогоос гарчаад одоо тойрогтой юм их чинь зарим гişүүд андуураад байна. Төрийн мөнгө орохгүй энд. Төрийн мөнгө орохгүй. Төрийн хөгжлийн түвшлэр. За таны хариуцж байгаа салбарт дахиад бас олон хүний амь настай холбоотой нэг салбар байна. Иргэний нисэх. Энэ иргэний нисхийн салбарын чинь тэр навигацийн удирдлага гэдэг юм тоног төхөөрөмжийн хувьд шинжлэгдэх шаардлага байгаад байна шүү дээ. Тэгэд 2050 он гэхэд нислэгийн тоо ямар хэмжээгээр ямар хувиар өсөх тооцоо судалгааг мэргэжлийнхэн гаргацсан байна. Гэтэл яагаад энийг шинжлэхгүй байгаа юм бэ? Нэг онгоц унахчвал хэн хариуцлага хүлээх вэ? Би энэ наадах дээр ч одоо хамгийн их санаа зовж байгаа. Юу н манай нисхийн салбарын үргэлж ирж надад энийг одоо мэргэжлийн хүмүүс ярьж байгаа. Би өөрөө ч одоо нэг очиж үзсэн. 14 онд
хүртэл нэг жоохон шинжилсэн юм бэлээ. Тэгээд одоо түүнээс хойш байхгүй. Нисгэгчээч бэлдэж чадаагүй шүү дээ. Энэ салбар чинь бүр хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хувьд ингээд гүн хоцрогдолд өртчихөд байгаа байхгүй. Нөгөө нисгийнхаа өсөлттэй тоог дагаад энэ салбар чинь өөрөд хэлэх ёстой үстэй. Өөрөө чинь хэлж байгаатай бол санал нэг байна. Тэгээ бид нар энэ дээр одоо удахгүй төсөв хэлцэж байгаа. Би энэ асуудлыг засгийн газар орж удаа танилцуулсан. Тэгээ эндээс болж одоо засгийн газрынхаа гишүүтэй ам өрөөсөн чинь би. Тэгээд одоо энэ их хурл төсөв хэлцэхүүд энэ одоо яригдах зүйл. Одоо тэгээд чадахгүй юм бас байна шүү дээ. Бяр хөрөхгүй шүү дээ. Ер нь бол тэглээгээд одоо бяр хөрөхгүй байлаа гэд би энийг одоо хийхгүй байх хэрэг надад байхгүй. Саяны хэлдгэр одоо муу бид муу ярилж байгаа юм биш. Ер нь бол энэ навигац гэдэг чинь энэ дээгүүр явж байгаа нисдэг болгоныг л одоо хянж байгаа ганц одоо байгууллага. Тэгээд энийгээ бид нар нүд чих болсон энэ байгууллагыг ер нь олигтой болгоод хүний сурахгүй л өнөөдөр таны хэлдгэр нисгчийн одоо аргаа ядаад тэтгэврийн насын 65 хүргэлээ шүү дээ. хүнд нөхцөлтэй шүү дээ уг нь. Тийм. Бие организм тэр ачааллыг даах уу? Одоо тэгээд хэцүү л дээ. Тэгээ одоо сая өнгөрсөн 5 сард нисхийн 100 жилийн хийгээд нэг олон жил ниссэн нэг нисгч маань 60 цаг нойргүй нисээд тэгэл одоо бурхан болсон орондоо. Үндэ харамсаж энийг ярьж байгаа да. Тэгээ энэс болоод ер нь энэ болохоо байсан салбар юм байна. Мэргэжлийн хүмүүс ч надад удаадараа хэлж байгаа. Одоо энэ би хурлаар аргаж тавина. Тэгээ энэ асуудлыг ч гэсэн ер нь үндэсний аюулгүйдлийн зүуд нэн тэргуунд ойрын хугацаанд танилцуулахгүй бол энэ бол үнэхээр одоо хамгийн санаа зовж байгаа зүйл мөн үгүй мөн. Монгол улс маш олон оронтой нислэгийн одоо харилцаа, агаарын тээврийн харилцаа юу байгуулж байна, харилцааны одоо нислэг байгуулж байна. Хуучин өнгөрсөн онд өдөрт нэг 40-оос 50 нислэг байсан. Энэ жил оргил үедээ 80 нислэг боллоо шүү дээ. Бид нар тэгээд ийм их нислэг хийж байгаа мөртлөө тэгээ одоо агаар тивэ онгоцоо буулгаж чадахгүй. Дээр нь манай дээгүүр дамжин өнгөрж байгаа онгоцныхоо орлогыг авч чадахгүй ийм хэмжээнд л байна. Хамгийн ичгүүртэй гэх үү те хамгийн ичгүүртг нь бид олон улсын нисхийн холбоонд үүрэг хүлээсэн хэрнээ энэ аюулгүй хяналттай байх механизмаа бид олсон орлогоо эргүүлээ тэрэндээ зарж чадахгүй энэ Монгол улс чинь бүгдийг татаад авчихад ахын татвар гээд. Тэгээ энэ одоо бид нар олон улсын гэрээгээр эргээд хариуцлага тунах гэдэг юм шүү. Муу нухаар сайн илчилдэг гэж нэгэнд одоо энэ салбарыг ярьж байгаа юм чи 26 оны 4 сард олон улсын ИКАО-гийн одоо байгууллагаас юу шалгалт ирнэ. Манайх бол энэ олон улсын ИКАО-гийн конвенцэд нэгдээ орсон тийм орны нэг мөн. Тийм ч учраас гадаад нислэгийг одоо үйлдэж байгаа. Олон орнуудад. Хэрв одоо бид нар энэ шалгалтанд унлаавал манай гадаад нислэг байхгүй бай. Манай мэрэгжлийн хүмүүс юу гэж байгаа мэдээлэл шүү надад. Үний юм бэлээ. Тийм учраас бол энэс өмнө бид яралтай арга хэмжээ аавна л гэж бодож байна. Энийг ойлгуулна ч гэж бодож байгаа, ойлгох байх ч гэж бодож байгаа. За ингээд тав тойрын ярилцах цаг энд хүрээд дуусч байна. Урилгын маань хүлээж авч салбартай холбоотой мэдээллүүдээр байр суурь илэрхийлсэн танд баярлалаа. Стратеги ярилцлагын ээлж дугаарт анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.